Кино маань далайчин омор эхнэр Лиан хоёр хүүхдийн хамт далайгаар аялж хүүхдүүдтэй гудамжны хулгайч гүнж ид шидийн дэнлүүний тухай үлгэр ярьж өгч буугаар эхэлдэг. Хүүхдүүд наавасаа дуулахыг гуйлаа. Учир нь тэр дуулахаараа илүү сайн үлгэр ярьдаг ажээ. Тэд цааш явж Аграбах хаант улс руу зүгэллээ. Аладдин Аграбахын зах дээр тэнүүжилж байх бөгөөд тэрээр өөрийн тижээвэр сармагчин Абутайгаа ганцаараа амьдардаг ба залим их гаргаж авч чадхал зүйл байвал хулгайлж амь зуудаг. Тэрээр хідэн зоостой болохын тулд хулгайлсан жижиг зүйлээ ломбарданд тавьж хоол хүнс дутмаг байгаа айлд өгдөг. Захын өөр нэг хэсэгт Жасмин гүнж энгийн хүний дүрд хувираад лангуун дээрээс зөвшөөрлгүйгээр хүнс авч хүүхдүүдэд тарааж өгөхөд дэлгүүрийн эзэн мэдээд маргалдаж Жасминыг шийтгэх гэхэд нь Аладдин тэдний дундуур орж Жасмины бугуувчийг хүнсний төлбөр болгон өгөөд салган авч явлаа. Тэр худалдаачинд мэдэгдэлгүйгээр бугуувчийг тэр дор нь эргүүлэн хулгайлсан байжээ. Дэлгүүрийн эзэн юу болсныг мэдээд араас нь ордны харуулуудыг явуулна. Аладдин Жасминыг дагуулan захыг нөхлөн гүйж хамгаалагчдаас зугтаж хот бүхэлдээ үзэмжтэйгээр харагдах түүний хорогдох газарт очдог. Охин өөрийгөө дайлаа гэж танилцууллаа. Аладдиныг баг байхад эцгийнх нь нас барж ганцаараа үлдсэн учраас сармагчин Абутайгаа хамт амьдардагаа хэлв. Түүний торгомсох хувцаст бугуувчийг ажиглаад Аладдин энэ залуу хатагтайг гүнжийн хувийн үйлчлэгч гэж хэлсэнд нь итгэдэг. Аладдин одоогийн хийж байгаа ажлаа орхих хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа бол Жасмины хувьд эрх чөлөөг хүсч байлаа. Тэр Аладдинд яг одоо явах ёстой гэдгийг хэлээд явхаасаа өмнө Аладдинд бугуувчийг нь өг гэж хэлв. Тэр өө тиймштэй гээд бугуувчийг нь хайж эхлэхэд охин түүнд бугуувч байгаа гэдгийг мэддэг ч Аладдин хулгайч бөгөөд бугуувчийг нь хайж байгаа дүр үзүүллээ. Тэр Аладдиныг хулгайч гэж хэлээд явна. Дараа нь кинонд хаант улсын хаан санаархаж буй султааны вазир Жафарыг харуулдаг. Хүслээ гүйцэлдүүлэхийн тулд тэрээр ид шидийн дэнлүүг хүсч байлаа. Энэхүү ид шидийн дэнлүү нь ядуус тусалдаг, илдэг, инэрэнгүй цэвэр ариун сэтгэлтэй хүн л нэвтэрч болох шидэд агууд байдаг. Гэхдээ түүнд ийм чанарууд дутагдж байв. Тэр шуналтай, харгас тиймийн учраас тэрээр эдгээр бүх шинж чанартай хүнийг хайж байлаа. Жасминыг ордонд буцаж ирэхэд нь түүний эцэг султан Жасминыг хүсэмжлэгч болох Сканландын хунтайж амьдарстай уулзуулдаг. Гүнж Ража хэмээх тижээвэр бараараа түүнийг айлах болно. Энэ хооронд султааны вазир Жафар султаныг ятгаж армиа ашиглан Жасмины ээжийн оршин суудаг Ширабадын хаант улс руу дайрахыг хүсгэд султан уурлаж түүний санааг хүлээн авсангүй. Жафар ид шидийн таягтай бөгөөд түүгээрээ хэнийг ч ховсдож чаддаг. Тэрээр султаныг дуулууртай байлгахын тулд ховсдохыг оролдсон боловч Жасмин орж ирснээр бүтлгүүдэж султан Жафарыг байрандаа үлд гэж хэлв. Гүнж аавда хаант улсын султан болохыг хүсч байгаагаа хэллээ. Тэрээр хаант улсыг захирч Аграбаг өөрчлөх сонирхолтой байгаа тул хүнтэй гэрлэхийг хүсдэггүй. Гэсэн хэдий ч эмэгтэй хүн султан байж таарахгүй. Тийм учраас аав нь татгалзах болно. Гүнж гунигтайгаар өрөөндөө ирлээ. Удалгүй Аладдин гүнжийн бугуувчийг буцааж өгөхөөр ордонд нууцаар орж ирэхэд Жафарын тод яг эзэндээ дуулгаж түүний анхаарлыг татлаа. Одоо Жафар Аладдин гүнжийн өрөөнд хэрхэн нууцаар орж байгааг харжээ. Энэ бол түүний хүслийг биелэлээ олоход нь туслах уу гэдгийг тэр мэдрэх болно. Аладдин Жасмины бугуувчийг буцааж өгөхөөр хамгаалагчдын хажуугаар овжноор малтарч гүнжийг шивгчин гэж итгэсэн хിവэрээ. Гүнжийн хамгийн сайн найз нь шивгчин дайлаа билээ. Жасмин Аладдиныг явуулах ёстой ч гүнжтэй дахин уулзахын тулд маргааш шөнө буцаж ирнэ гэж амлав. Гэсэн хэдий ч түүнийг буцаж ирэхэд Жафар болон хааны харуулууд түүнийг барьж авав. Тэд түүнийг цүлт аваачдаг. Жафар хайж байсан очир эрдэнэ олсон гэдэгт итгэдэг. Тэрээр Аладдин шивгчин гэж боддог охин чинь үнэндээ гүнж мөн бөгөөд хэрв гүнжийг өөрийн болохыг хүсч байвал чинэлэг байх ёстой гэв. Тэр түүнд шидэд дэнлүүг өөрт нь авчрахын тулд ид шидийн агуй руу орохыг хүснэ. Хариуд нь тэр түүнд маш их ид баялагийг амлалаа. Гүнжийг гайхшруулахын тулд Аладдин тийшээ очихыг зөвшөөрөв. Оройн Жафар Аладдин Абу хоёрыг шидэд дэнлүү байдаг гайхамшигын агууд авч ирээд Аладдиныг дэнлүүнээс өөр зүйлд хүрч болохгүй гэж анхааруулв. Аладдин агууд эсэн мэнд саадгүй орлоо. Дотор орохдоо тэр хаасайгүй олон очир эрдэнийн чулуу болон үнэт чулуунуудыг анзаарсан ч Жафар түүнд анхааруулсан болохоор юунд ч хүрдэггүй. Дүрмэн хэрв ямар нэгэн зүйлд хүрвэл агуун сүнснүүд уурлаж чамайг алахыг хүсэх болно гэжээ. Тэрээр урагшлах үедээ асар том чулуунд дарагдаж гатсан ид шидийн хевсийг олж хараад хевсийг чөлөөлөхөд хевс баярлаж талархснаа илэрхийлдэг. Тиймээ гайхамшигт дэнлүүн чулуурхаг толгодын оройд байх ба. Аладдин түүнд хүрэхээр авирлаа. Ингээд Аладдин шидэд дэнлүүг авсан боловч Абу агуйн эрдэнэст хүрч шидэд агуйн сүнснүүдийг уурлуулжээ. Тиймээс агуйн нурж эргэн тойронд нь халуун лав урсаж Аладдин Абу хоёр аюулд учраад байх үед шидэд хевс нь Аладдин Абу хоёрыг агуйн гарцаар гарахад нь тусалдаг.
Жафар тэднийг хүлээж байлаа. Тэдэнд талархлаа илэрхийлж туслахын оронд тэр эхлээд шидэд дэнлүүг шаардав. Аладдин хүнд байдалд орсон даруйдаа түүнд шидэд дэнлүүг өгөөд Жафараас туслахыг хүсэхэд Жафар Аладдиныг алах гэж оролдон хавцлаас унахад хүргэх үед Абу түүн рүү дайрлаа. Жафар өөрийгөө ялсан гэдэгт итгэлтэй байгаа ч шидэд дэнлүүг хайх үедээ тэр дэнлүү алга болсныг мэдээд уурандаа хашгирлаа. Аладдин Абу хоёр агууд гатсан боловч Абу Жафар руу дайрч байх үедээ дэнлүүг хулгайлан авсан байжээ. Ингээд Аладдин агуугаас гарах арга замыг хайж олохыг хичээдэг. Тэрээр дэнлүүг үрж олон жил дэнлүүнд хоригдсон агуу хөх хүчрхэг бэрдийг дуудан гаргаж иртэл тэрээр таны асуудал юу вэ гэхэд ихэд гайхдаг. Бэрд Аладдинд би хүсч байна гэж хэлсний дараа хүслээ хэлвэл хүсэл тань биелэх болно гэж хэллээ. Аладдин бэрдээс агуугаас гарахыг гуйв. Бэрд тэднийг ид шидийнхээ тусламжтайгаар тэр даруй гаргалаа. Тэднийг гарч ирэхэд Аладдин бэрдээс чи юу хүсч байна вэ гэхэд бэрд миний хамгийн том хүсэл бол хүн болох гэж хэлдэг. Аладдин санаа зовлтгүй надад 3 хүсэл байна. Сүүлчийнх нь таныг хүн болохыг хүсэх болно гэж хэлв. Бэрд уучлаарай чамд 2 хүсэл байна гэж хариулв. Аладдин би эхлээд хүсэл хүсэх гэж дэнлүүг үрээгүй болохоор үүнийг тооцохгүй биздэй гэхэд бэрд за тэгвэл надад анхныхаа хүслийг хэлээрэй гэж хэлв. Аладдин хүсэхдээ миний хамгийн анхны хүсэл бол намайг ханхуу болгох. Тэгвэл би гүнжид гэрлэх санал тавихаар очих болно гэлээ. Бэрд хүслийг биелүүлж Аладдиныг ханхуу болгож Абуг зам болгон хувиргаад түүнийг авч явах болно. Дараа нь бэрд шинхэн хунтайж Абабагийн хунтайж алгийн төлөө бүхэл бүтэн албатуудыг бүтээжээ. Аладдин бэрдийн бүтээсэн ид шидийн дагалдан яваа хүмүүсийн хамт Аграбад ирлээ. Султан тэднийг ордон руу орохыг зөвшөөрч Аладдиныг Жасминтай уулзуулахаар аваачсан бөгөөд тэрээр түүнийг ханхуу гэдгийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Аладдин бол жинхэнэ хунтайж биш болохоор юу ярихаа мэдэхгүй ч бэрд ид шидээ ашиглаж байгаа болохоор түүнд хинч эргэлздэггүй. Бэрд Жасмины гарыг санал болгохыг ойлгуулахыг оролдох Аладдин үүнийг уламжлал мэтээр буруу ойлгон өөрийгөө эвгүй байдалд оруулав. Дараа нь үдшилэг дээр Аладдин бэрдийн тусламжтайгаар Жасминыг дахин өөртөө татахыг оролдож энэ удаад Аладдиныг сайн бүжиглүүлэхийн тулд хүч чадлаа ашиглалаа. Аладдин бүжиглэн гүнжийг гайхшруулахыг оролдсон ч түүнд огтхонч таалагдаагүй бөгөөд юу ч хэлсгүй гарч одов. Гэсэн хэдий ч Аладдин түүнд бууж өгөхгүй гэж шийдсэн бололтой. Бэрд Аладдиныг өөрийнхөөрөө бай гэж хэлсэн ч Аладдин өөрийгөө илүү том зүйл хийх хэрэгтэй гэж боддог. Бэрд түүнийг Жасмины өрөөнд нь очиж түүнтэй ямар нэг зүйлийн талаар ярилцахыг зөвлөлөө. Аладдин бэрдийг шивгчний анхаарлыг сарниулахыг хүсгэд зөвшөөрч бэрд далайтай уулзаж байх зуур Жасмины өрөөнд орохын тулд нисдэг хэвсээ ашиглажээ. Гүнж Аладдины тухайд эргэлзэж байсан ч Аладдин Жасминд шидэд хэвсээ үзүүлж чи надад итгэж байна уу гэлээ. Аладдин гүнжтэй анх уулзахдаа түүнд бас ингэж хэлж байсан юм. Тэр түүнтэй явахыг зөвшөөрч Аладдин түүнийг унаандаа суулгалаа. Жасмин түүнийг хаа нэгтээ уулзсан байж магадгүй гэж бодсон ч Аладдин түүнд дахин худлаа хэллээ. Тэр тийм ээ чи надтай нэг удаа уулзсан. Гэхдээ би ядуу хүмүүсийн тулж өнгөрүүлдэг тэмцлийг ойлгохыг хүссэн учраас ядуу хүн шиг амьдарч байсан гэж хэлдэг. Тэд хамтдаа цагийг үнэхээр сайхан өнгөрүүллээ. Маргааш өглөө нь Аладдин хүсэл тэмүүлэлтэйгээр Жасминтай уулзах гэсэн боловч түүнийг Жафар болон хамгаалагчид нь дахин барив. Жафар хунтай жайл гэж хинбэ гэдгийг мэдэж байгаа бөгөөд түүнд дэнлүү байгаа гэдгийг хэлүүлэхийг хүсч түүнийг хэлэхгүй байгаад нуурсаж далай руу түлхлээ. Абу Хивс хоёр үнийг хараад Аладдинд дэнлүүг өгөхөөр яарав. Абу дэнлүүгээ далай руу шидсэн ч Аладдин ухаангүй болжээ. Аз болоход түүний гар дэнлүүнд хүрч дотроос бэрд гарч ирэв. Бэрд гарч ирсний дараа Аладдин амийг нь аврах 2 дахь хүслээ ашиглалаа. Түүнийг сэргээсний дараа Аладдин Жасмин 2 султанд очиж Жафар бол бурууч гэдгийг султанд хэллээ. Жафар ирж султаныг шидэд таягаараа ховсдохыг оролдоход Аладдин Жафарыг таягаа ашиглаж султаныг удирдах байгааг анзаарч султанд Жафарыг хэн болохыг ойлгуулахын тулд таягийг нь булан газар цохин хугаллаа. Султан Жафарыг гэмт хэргийнхэн төлөө шоронд хорсон боловч шөнө нь ягоотойд түлхүүрийг нь авч түүнийг суллав. Нөгөө төгөөр султан Аладдинд хаант улсыг нь аварсанд талархаж Аладдин болон гүнж хоёрыг гэрлүүлэхэд бэлэн гив. Хэрв Жасминтай үлдэхийг хүсвэл бэрдийг хүн болгон хувиргана гэсэн амлалтаа зурчиж ханхуу алигийн дүрээ үргэлжлүүлэхийн тулд 3 дахь хүслээ ашиглах ёстой гэж Аладдин бэрдэд хэллээ. Аладдин хэрвээ би гүнжтэй гэрлэхийг хүсвэл султаны өмнө үргэлж ханхуу шиг аашлах хэрэгтэй болно. Чамгүйгээр би үүнийг хийж чадахгүй. Гэтэл бэрд үгүй ээ битгий инг. Тэдэнд хэлж байгаа худал хуурмгийн ард хэдий болтол нуугдах юм бэ? Шархалсан бэрд дэнлүү рүүгээ оров. Ингээд Аладдин гудамжаар алхаж байтал зүсээ хувиргасан Жафар түүнээс дэнлүүг хулгайлж бэрдийн шинэ эзэн болжээ. Аладдин гэртээ буцаж ирээд бэрдийн хийсэн зүйлийг эргцүүлэн бодож бэрдийн зөв гэдгийг ойлгов. Би тэдэнд үннийг хэлэх ёстой гэж тэр бодлоо. Тэрээр шийдвэрээ өөрчилж хүн бүрт үннийг хэлэхээр шийдсэн боловч дараа нь түүнд дэнлүү байхгүйг мэдлээ. Бэрдийн шинэ эзэн болсныхоо дараа Жафар ордны сэнтийн харшид ирэв. Тэрээр анхны хүслээ биелүүлсэн байв. Бүх хүмүүсийн өмнө султан болохын тулд бэрдийг ашиглажээ. Тэрч байтугай султаны үнэн чаруулын Ахмад Хакимыг султанд үйлчлэх ёстой гэж өөртөө уруулжээ. Ахмад Жафарын өмнө бүхийж түүнийг султан гэж дуудлаа.
Жасмин Хакимыг ятгах чи үргэлж өөрийгөө боддог хүнд үйлчлэх ёсгүй гэж хэлв. Хаким нөхцөл байдлыг мэдрээд Жафарыг дахаас татгалзав. Жафар маш их уурлаж хоёр дахь хүслээ ашиглалаа. Тэрээр Бирдээс өөрийг нь хамгийн хүчрэхэг шиддэн болохыг хүсв. Бир түүний хийх ёстой байсан тул Жафарыг хамгийн хүчрэхэг шиддэн болгов. Ингээд Жафар бүх хамгаалагчдыг шоронд хийлээ. Аладдин ирж Динлүүг хулгайлахыг оролдсон боловч бүтлгүйддэг. Үүний үр дүнд Жафар Аладдин бол хунтайж биш харин жирийн нэгэн хүн гэдгийг хүн бүрт мэдэгдэв. Шийтгэл болгон тэрээр Аладдиныг дэлхийн хязгаар руу илгээв. Дараа нь Жасминыг өөртөөгөө хүчээр гэрлүүлж хэрв татгалзвал аав болон Дайла хоёрыг нь ална гэж сүрдүүллээ. Жасмин дурамжхан зөвшөөрсөн ч үг дуугүй байхгүй гэж хэлээд өөрийг нь сүрдүүлэхгүй байхыг хүсв. Аладдин мөс цасаар бүрхэгдсэн газарт сэржээ. Абууг мөсний ан цавд хавчуулагдсан байхыг хараад түүнийг аварлаа. Бирд тэднийг аврахаар хевсийг илгээжээ. Маргааш нь тэд Жасмин Жафартай гэрлэх гэж байгаа болохоор Аграбах руу буцан ирлээ. Гүнж Аладдины хевстэйгээ ирж байхыг хараад маш их баярлаж Жафарыг хуурч түүнээс Динлүүг авч хевс рүү өсрөв. Уурсан Жафар өөрийн эрх мэдлээ ашиглан Яаваг аимшигт шувуу болгон хувиргаж тэдний араас хөөлгөв. Яава Аладдины Динлүүг булаалаа. Гэвч Султан Жафарын гараас шидэт таягыг түлхэн унгааж Яаваг дахин ердийн тод болгон хувиргав. Дахин нэг удаа Абу Жафараас Динлүүгээ авсан боловч Жафар дахин эд шидээ ашиглаад Динлүүг авав. Аладдин чи хичнээн хүчрэхэг болсон ч чи хизээж Бирдээс илүү хүчтэй болохгүй гэж хэллээ. Шуналтай Жафар 3 дахь хүслээ ашиглан хамгийн хүчрэхэг Бирд болохоор шийджээ. Бирд түүний хүслийг биелүүлж Жафар шинэ хүчээ ашиглан Ширабад руу дайрахыг оролдов. Аладдин түнд чи одоо Бирд болсон тул Динлүүндээ үлдэх ёстой. Одоо чи эзнээ олж байж л Динлүүнээсээ гарч чадна гэж хэлв. Тэнийг Жафар Динлүүнд хориглоо. Дараа нь Бирд Динлүүгээ гайхамшигт агуй руу шиддэг. Аграбах Жафарын эд шидээс чөлөөлөгдөжээ. Хэдийгээр Бирд Аладдины сүүлчийн хүслийн дараа Динлүүндээ буцаж орох байсан ч Аладдин түүнийг үнэхээр гайхшруулж Бирдэд эрх чөлөө хүслээ. Энэ нь Бирдийг хүн болгон хувиргаж Аладдинд эрх мэдлээ сайн сайхны төлөө ашиглах боломжийг олгосон юм. Тэрээр Аладдиныг тэврээд дараа нь Дайлатай хамт дэлхийг тойрон аялахыг санал болгосноор тэрээр далайчин болж их нэртэйгээ явна тодорхой болсон юм. Аладдин Абу хоёр хотоос гарч явсан бөгөөд Султан Жасминыг хаант улсыг захирахад бэлэн гэж бодож байгаагаа хэлв. Түүнийг өөрийн дураараа байж хүссэн хүнтэйгээ гэрлэх боломжийг олгон Султан цолыг түнд шилжүүллээ. Тэр Аладдиныг гүйцэхээр хотоос гарангүй. Аладдин Жасмин нар хожим гэрлэж Бирд Дайла хоёр тэдний хажууд зогсож байна. Үзсэнд баярлалаа. Мөн лайк, subscribe дарахаа мартаоцай.